шинэ 30 жилийн эхлэл энэ бол төр иргэнийг холбосон гүн. Ардын намын ялалт бол Монгол улсын тусаар тогтол төрөл байдлын төлөө ялалт байх болно. Ард түмний ялалт. Оюун эрдэнэ засгийн газар бол миний бодлын үе үеийн засгийн газраас тийм ээ арай илүү одоо энэ авилгачид тийм ээ одоо хууль бас одоо энэ улсын мөнгө төгрөгийг шамшигтуулсан улсуудын одоо бол одоо шуурхай тэмцсэн шүү дээ. Би бол тэрэн дээр нь бол талархаж байгаа. Тийм ерөнхий зоригтой ерөнхий сайд бол гарч ирээгүй байсан. Би бол оюун эрдэнэ ерөнхий сайдтай итгэж байгаа. Мэдээж одоо цаашид хэрвээ үнэхээр энэ төрдтэй хулгайч нэрийг гаргахгүй л гэж байгаа бол би бол Монгол Ардын намд бол итгэж байгаа. Гэхдээ бусад одоо залуу хүмүүсийг олноор нь гаргаасан эх орныхоо одоо энэ балиар авилгал хээл ахуулаас бүр салхаасаа гэж хүсэж байна. Маш үр дүнтэй ажилласан гэж бодож байгаа. Бахан сангуудын хулгай, нүүрсний хулгай тэгээд манан бүлгэлгээрээ дэдэг эрдэнтийн 40-с төмөрлөгийн үйлдвэр хөтлийн зээмж жохоо бүгдийг маш хямднаар 1.3 тэрбум төгрөгөөр хөтлийн зээмж жохоо өдрөөр авсан байсан буцааж авсан. Миний хувьд бол зүгээр яг хуу тэмцэж байгаа нь мэдэгдээд байна. Аас нэг юм хийх гэл үзээд байна. Тэгэхээр одоо ахад сонгуул бас тууштай явал цаашдаа гайгүй ажиллах байлгүй дээ. Хийж байгаа хүн бас дэмжих хэрэгтэй. Гол нь би одоо бас нэлээд энэ дэр настай гэрж байгаа. Би хүүхдүүдэн тэгдий тэр улс төр яах вэ? Дэмжиж явах хэрэгтэй. Нэгэ дэмжиж юм хийх хэрэгтэй. Ард түмний ялалт. Монгол Ардын нам.